Бичлэгийн 2 дахь дугаар. Өмнөх анхны бичлэгээс маань үндэслээд Instagram-аар минь маш олон захидал ирсэн. Тэгсэн чинь санал хүсэлтийн дагуу Тэнгисийн эрэг дээр 24/7-г үзээчээ гэсэн санал ирсэн. Тэрний дагуу яг одоо найзуудтайгаа хамт үзэхгээс болж байна. Хамгийн түрүүнд манай найз Баярмаа жижигчэн хөтлөгч Анхаа манай найз Бүжин. За тэгээд одоо бүгдээрээ Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоугаа үзцгээе. Одоо энэ охтууд чинь бүгдээр амар гой охтууд байгаа шүү дээ. Бүр өөлөх юмгүй байглаараа амар гой охтууд байгаа. Тэгэл одооны охтууд чинь боловсрал бүх зүйл дээр амар дээд зэрэгээр юм дээр дээд зэрэгээр анхаардаг болсон. Тэнгүүд нөө хүрээлэл дундаа хамгийн гой охтууд нь энд одоо орцсон байгаа юм шиг надад санагдаж байгаа хгүй. Тэнгүүт одоо энэ олон гоё охтуудыг бас нөгөө нэг дугаарлаад байгаа байхгүй тий үзэж байгаа панелистууд нь ч юм уу эсвэл манай Монгол бид нэр ингээ үзэгчид бид нэр ингээ дугаарлаад байгаа штэ надад тэр нь хамгийн гоё надад энэ нь илүү хөөрхөн байна гэл ингээ дугаарлаад байгаа штэ тэнгүүт тэр охтуудад маань бас эвгүй байгаа болов ч гэж бодогдох шиг хаяа тгий санагддээ штэ зохиолтой явд юм болов зохиол байгаа шүү зохиолтой байгаа угаасаа нөгөө нэг төгсгөлд нь нөгөө нэг юуны баг гэсэн мэсэн шүү дээ. Зохиолын баг гэж байдаг байхгүй. Тэгээ одоо эн чинь нөгөө нэг бүр ингээ дугаараа халуун болоод шүү дээ. Тэгээ эсвэл ингээд юу гэдгийг дунд нь ингээ зүгээр байгаа хүмүүсийн дунд ингээд яс хайж өгөөд хэрүүл уруул болгох ч юм уу эсвэл хин нэгэн одоо хоёрыг нийлүүлэх ч юм уу жан болгох тэр бүх юмнуудыг чинь ингээ зохиолын дагуу хийдэг байхгүй. За хэдүүлээ юугаа үзэх үү? Тэгээ. Шоугаа үзье те. Тэгээ. За. Хоёр дугаар ч нөө захиа өчөд болсон тий. Эхний сизон нь миний амьдралыг бас айгүй гоё юм. За дараагийн хагасаа хүртэл гэл нэг юм амьдралын идэвхтэй яг гэртээ сууж байгаа үед манаас учраас одоо ч гэсэн айгүй гоё. Гурван захиа гэдэг чи одоо хамгийн популяр нь ярьж байгаа юм биш тий. Хөөе золоо захиа аваагүй гэж шít нөгөө нэг Солонгост ажилладаг модель охин. That's so nice. Чи нэрээ бичдэггүй илүү тий. Нэрээ бичдэггүй юм уу? Тий, нэрээ бичдэггүй шүү дээ. Энэ хамгийн сэлмэг хамгийн сонирхолтой оролцогч өстө нэрээ үндэ хөгжөөж байгаа голт нь болол Ханзаар гэхээр хятад хэлтэй хин харин сая цэлмэг нөхгүй. Зэтүүлээ гэдэг. Манай шүдний юмч. Шүдний юм ч юм уу тий? Тий, амар би бүр энэ шүдний юм охиндаас дурлаад байгаа. Ер нь бүгдээр айгуу гоё охтууд. Тэгтээ тийм нөгөө царайнаас гадна charisma амар болоод байгаа тийм. Одоо тэр нэг юм хүн татах нэг гоё маад шүү дээ. Хонгор захиа авсан юм шүү тий. Би ихтэй энэ удаагийн шоунд нэг таалагдаад байгаа юм нэг юм одоо тэгж хэлэх нь муухай юм л да. Гэхдээ нэг олон янзын хүмүүсийн төлөөллүүдийг оруулж чадсан тий. Одоо хонгор шүд юм уу ингээд нөгөө нэг монголчуудын нэг юм царайлаг гэдэг англи багтахгүй ч гэсэн чи амар кул байхгүй да олон улстай ийм хүмүүсийг оруулсан надад амар таалагдсан. Тэрүүгээр бас ингэж хин төгөж битсэн байна гэж болсон. Харизматай ингэж шууд захиа авч байгаа байхгүй. Зөвхөн гаднах байдал биш тэр өмнө дотоод юм гэж амьдч. Тэгээ өмнөх доор дээрээс амар тэр нөгөө нэг би хүртэл ингээл цэлмгийг бас энэ эдийгээ яг сонирхолтой санагдчихсэн ч гэсэн нөгөө нэг оролцогч нарыгаа бас хитрхи нөгөө өөрөөсөө төлөвчгүүдэй гэж яагаад байсан чинь хамгийн юм дайлжгар нь бүр те ёо цусаа өгдөг байсан ч би бүр бас тэрэнд нь октоодыг дагаад уушсан шүү дээ. Яадаг байсан. Тэр нь бүр хамгийн ихний дугаар гараад ирсэн чинь өстой фэйсбүүкээр чинь энэ залуу малуу яасан юм гээд амар хейт комментүүд ирээдсэн баггүй. Тэгээд надад хүртэл үзэхэд ингээд сүултээ бүр ингээд нэг эвгүй болоод ирсэн ш нэг эвгүй болоод идэв ш ингээд нэг инээдэм нөгөө мааз нь бүр хитрээд нэг жоохон эвгүүсээд байсан чинь одоо энэ нь илүү сонирхолтой болгоод байгаа байхгүй амар гоё. Ханаа түрээд хоолон сүүцсэн байлээ шүү дээ. Ой энэ ихний дугаар нь гарч амар олон хүмүүс над руу чамтай амар адилхан гэж шүү дээ. Тийм. Нэрээ ерөнхий ясны төрөгч нь аюу адилхан юм байна. Энэ ирүүний ясны чинь юу аюу адилхан юм байна. Даалж хасагдчихлаа гэж. Би одоо бас л ингээ үзэгч штэ дөрүлээ бас л ингээ үзэгчээр үзэж байгаа штэ. Тэгэнгүүт
панелистууд шинэ панелист маань бас нэг аягүй хэл амд өртсөн байсан шүү дээ эмэгтэй. Тэр маань тий жоохон хэл амд өртсөн байсан. Миний нэг яг хоб болохыг яг угаасаа л бүгд адилхан үзэгч найзууд ингээл хоорондоо ярьдагтай л адилхан ярьж байгаа юм чи YouTube юм чи YouTube сууг юм чи энэ бол нэг чөлөөтэй гэж би бодож байна. Тэгсэн чинь манай нэг ангийн охин бас ингэ бичсэн байсан байхгүй юу? Шинэ панелистик эмэгтэй панелистик өстө нэрээ нүрээрээ харж байгаад өстө муухай харцаатай тийм л хүүхэн яасан гэл нэг жоох эвгүй сэтгэлээр ингээ бүр ингээ пост стори хийсэн байлуу. Тэгсэн чинь эргүүлээд панелист их ч би бас аль алийг дагж байгаа шүү дээ. Тэгэнгүүт эргүүлээд амьдралдаа уулзж байгаагүй хүн намайг ингээ яриад ах юм ингээ нэг тиймэрхүү юм явж исэн. Тэгээд би энэ хоёрын юм яваад байгаа юм байна да гэл. Тэгэл нэг бас энгийн үзэгч болохоор тэгэл стори харуул гэж байгаа юм чи. Нөгөө эмэгтэй панелист маань би бас инстаграмаар дагдаг амар гоё стилтэй ээж үлээ шүү дээ тий. Ойролцоо 2-3 хүүхэдтэй ах шигсэн. Гэтэ яг үнэ хэлэхэд би одоо энэ дуучин амрааг бас яг амьдаар нэгч харж байгаагүй. Дандаа л нөгөө нэг клипнээс нэм шилтэй байхын л харж ирсэн. Тэгээд ийм царайтай ийм хүмүүс юм уу гэж ийм эмэгтэй байсан байх гэж анх харж ирсэн шүү. Октоо дундаа хамгийн нээлттэй хөөрхөн гоё байгаа нь тий. Энэ амраа тий. Манай ер нь дууч охин. Баан нэр хоо. Дуугийн сонсвол чи шууд тань. Яг юм гоё маань минийс ч гоё юм шүү. Зогтож байгаа юм шиг. Даяна гоё яаж ч багтж байгаа шүү заяа. Энэ аяга өндөр боловсралтай мундаг охин юм шиг байна тий. Тэгээд энэ октод нь болохоор захиа аваагүй байгаа юм тий. Тийм байна. Энэ хаашаа том тэнцүүгээрээ ингээд яг юм сонгоогоор нь явчихсан. Янз. Тэнцэн хасагдсан нэмэгдэн. Миний хувьд бол надад захиа Манай захиа аваагүй. Энэ гоё экзотик царай. Энэ солонгос моделээр ажилладаг охин. Яа нэ J Parking. Тийм. Гэхдээ хоёр хүний ааш арын шангаас болж байгаа юм тий. Тийм. Тэгж байгаа ингээд би бол энийг хоёрыг үзээгүй шүү дээ. Зүгээр. Тийм. Гэхдээ ер нь охтууд маань бүгдээрээ айгүй хөөрхөн ааштай гоё юм илүү дутуу ингээд нөгөө нэг юу яагаад тахгүй тийм ааштай охтууд нь юм. Тэгчээс сайхан торгохад залуу хөхтүүд байна да. Оо захиа авсан байж тээ. That's cute. Би аваад Харин золоо гсэн баха. Золоо гсэн бах. одоо гарган да. Залаа. Ингээ биш амраа энэ. Амраа өгсөн байна. Тэр амраа яг үнэ. Үсгэлж уншаад. Нэг үсгэлж уншаад. Яцгааны ивэ. Гоё штэ. Гой цайлан гоё байгаа. Тийм миний бас Сваг залуу юу? би хоёр дахь дугаараас эхлээд айгуу дуртай болсон. Олноо би. Олоод ядах юм байхгүй шүү дээ. Энэ хоёр чинь нэг дахь дугаараас эхлээл нэгэндээ юм контакт үүссэн шүү дээ. Энд чинь бас ингэ хүмүүсийн олон янз. Тэрнээ тэр Хүлээн нөгөө нэг зөвшөөрөх эмгтээтэй хэрэгтэй болохоор гэж арайхан өгөөгүй байгаа юм тий. Хүнийг байгаагаар нь тий. Тий. Заавал нэг юм эрэгтэй хүн гэхээр нэг хэвэн цутгацсан юм шиг байх хэрэгтэй гэдэг зүйл биш болж байгаа байхгүй юу? Энэ зөв одоо ингэ үзүүлж байгаа юм шиг боловч явцтай хүмүүсийн асуудалтай амар үлээ. Төрөний тэгээд эмгтээтэй болохоор эргүүлээд захиа өгөөгүй. Манай панелистууд хүртэл энэ маань бүр ингээд өөртөө бас гадуурхаад байгаа юм шиг надад санагдсан. Энэ маань гэл ингээд настай хүн шиг ингээд цаагаараа нэг тийм Аль хэнийг сайн одоо саний юм тасал хийдэг залууг цэгийг те. Бусдаас жоохон ахмаг юм уу? Тийм Үгүй ахын хөшөө нөгөө маазраад байхгүй тийм түрүүний золоог хэлсэн. гадуурхал чим шиг нэг тийм яг тэ дуугаа хүн байгаа л үз те. Яа да ямар юм бэ? Нөө би бас нөө фэйсбүүкээс харсан хгүй гэсэн чи миний нэг таньдаг эмэгтэй дуучин болдоос уг нь бол их л гоё инээдхөөр хүсчихсэн. Яагаад л бас бие чангалаа барай суугаад байгаа юм бэ гэсэн юм. Гэхдээ бас тэгэл янз бүр юм ярьчаар нь айвал бас хэл дээр хэлээд унуулах. Одоо тэгээд бүгдээрингийн үдсэн ч дөрүүлэн гэж юм бас хэл дээр хэлнэ шүү дээ.
Ингийн л үзэгчээр Энэ Бали арал дээр хийсэн юм шиг үлээ тийм энэ дугаараа. Тийм үү, Индонез тийм үү тийм. За та нарын тэгээд хамгийн их дэмжиж байгаа нь хэн бэ? Үнийг Дэмжиж байгаа тийм хүн байгаа юу тустай? би энэ Мичиг амар дэмжиж байгаа шүү дээ. Ягаад ч юм бүү мэд амар хөөрхөн охин. Гэтэ бүгдээрээ амар ялт. Оо, looking good. хасаг дэмжиж байгаа. Хасаагүй. Өөрийгөө юу? Хасаа зэтгүүлээ. Чамтай адилхан Үнийг ажиллах. Яг зүгээр. Одоо эдгээр чинь хасагдсан, нэмэгдэн, шоуны эцсийн бүлэгт үлдээл. Тэ. Энэ тотос айгуу гоё охин. Nice. Ийм яаж байгаа. гэрэл гэрээднэр эцтэй тийм. Яг үнэ. Ийм гоё охтууд. Гэтэ тийм амар хол зайтай биш л үү дээ. Чамаас л нэг хол биш ах уу? Биднээс бол хол. Нөгөө миний гэр гээд шоу байлаа шүү дээ. Тэгтээ өөрхний хаусын дотор тэрийг бодстой шийдэж. Тийм тий. Нэг хаусын дотор 20 тагаа муу. 20 тагаа муу. Зоо тагаа муу. Жаргаад тагаа муу. Яста мэдтгүү тэгээд хасагтаараа нэг уйлаад боо юм болоод одоо тэгээд Йоо, энэ мөр зүр алчиж. Тэнгисийн гарах болгоод л цаа турыг бие өгч үлээ. Хөөе яг үнэ. Би бас яг сая явсан чинь турын өстө тури. одоо энэ аюу гойгоо зэгзгэр охтууд биш. Зүгээр л үз чинь насан золоохоо чинь булчин өөхний булчин булчингийн мастай гэдэг байхгүй. Яаж ч тийм анхаа Бидний насан дээр эвэнтэй таадар гэдэг юм шүү арга. Окей, миний найз талд нэг булчин хэрэггүй шүү дээ. Тийм шүү дээ. Яг ингэ цэвэрхнээр л хийж байгаа. Манай Монгол охтууд бол гоё яс томтой байгаа гэдэг тийм. Амар гоё. Гэтэ Монгол Бүгдээрээ нэгэн одоо солонгос охтууд одоо муу олж байгаа биш л те. Солонгос охтуудын царайг нөгөө нэг би одоо шинэ сүүлийн Singles Inferno-г эхний нэг 2 ангийн үзэхэд би бүр охтуудынхаа царайг ялгаж чадахгүйсэн аахгүй. Тэгэхэд манай монгол охтууд бол ёо тэг бүгд өөр мөртлөөсөө бүгд царайлаг. Бүгд гоё биетэй. Амар гоё. Балигийн баян зүрх захраа. Гэтэ манай залуучууд охтууд өөрсдийнхөө стилийг амар сайн. Йоо бүр зүгээр. Бүр яг өөртөө таараад ямар ч болцсон. Одоо нэг энэ гоё юм. Идэж уудаг багасаа тэ тэгэл манайс үдэ бантал иддэг. Эдгээр чинь өстө нэрээ ногоо хулуу молоо тий. Пробиотик гэж одоноос хулаад. Би одоо чунаад бол ямар юмны өглөөний витамин, ямар юмны пробиотик өсөлттэй витамин гэж хөнгөлж байгаа юм чинь. Өөрөөр ground beef хийчихлээ. Ихэд амар систем хөгжөлтэй фан нэг тийм юм ингэж байх хэрэгцээсэн. Тэгээд хийхэд бас магадгүй. Би өөрөө бүрнээ дуртай байхгүй. Миний санаатаа зөвхөн нэчүү зош бас. Гэтэ ер нь Монгол охтууд бас амар too skinny санагддаг уу? Одоо ингээд стандарт нь яг нэг юм. Юу? Энийг хасчаарай. Манай баян машин. Сэтэрэ дооч. Ста хобацдаг позны хөвтөлт дээр хөвтөж ин да манайхын тий. Юу болсон бэ манайхаа ингээд. Тэгвэл чи одоо нэг Хонконг Аз юм уу очиход амар том болоод тэгэл Америк, Европ болохоор бас нэг стандарттай болчихсон. Америкт ч би чинь жижигхан болчтой юм аа хичээ. Тэрийг хэлүүлэхэд чинь манай юун тийм инээдтэй байна. Нэгэгүй. Бид нар аюу гоё нийттэй юм яриад. Тийштэй. Гэтэ нөгөө нэг Европ стандарт. Гөөс мистизм дэмцэд Европ стандарттай байхгүй бол очоод баярын ялангуяа бүр нөгөө афро хүмүүс юм бүр юу байхгүй. Йоо. Афро хүмүүс байдаг шүү дээ. Тэдний юм. Тэгээд лээ тийм. Худлаа. Тэгээ энэ хасчих. Энэ хэд маань юу яриад байна? Гоё идэр шиг ингээл цээж байж идэг. Болно шүү. Миний дэлэг. Хэдэн жилийн хөдлөөр ихтэй юм бол тоо.
залуучууд нь хүнсээ үлээгээд хоолоо үлээгээд октод нь хоолнд тавьсан байгаа юм уу? Эдгээр нь хоол хийж өгөх юм уу тий? Тийм юм шиг байна. Үгүй мүү? Манай панелистууд ганган гэж ихтэй хин шүү тий. Гэхдээ ер нь би л тэгж боддоо шүү дээ. Одоо жишээ нь хэд чамд тэр нэг онцгой нэг хүн амар таалагдаад байгаа шүү дээ. Тэр хүн өөрийнхөө байгаа учраас гэж бодож байгаа хгүй тий. Тэгмэд хүн болгон өөрийн гэсэн authentic self гэж юм байна шүү дээ. Нэг өөрийн гэсэн ертөндтэй. Би лав тим юмд амар надад таалагдчих. Тэр хүн ямар царитээс яах вэ зэ. Бүрт муу юм хийхгүй бол нийгэмд муу одоо хоолшил төрүүлэхгүй бол тэр хүний ямар өнцгтэй байх нь бол нэг одоо үс гизэг нүүр ам юу байх нь тарган турхай хамаагүй шүү дээ. Тэгээ тодорхой хэмжээгээр амар олон жил амьдраад байгаа. Тэгээ ингээ олон хүнтэй харьцаад яваад ирэхлээр нэг хүн бэ ямар вэ гэдгийг амар сайн хараад таньдаг болчихж байгаа. Тэгэхээр илүү юм өөрийнхөө байгаа хүмүүстэй хамтдаа болчихдог. Тэгэхээр тийм мэдэмж хэрэгтэй. Энэ хин хонгор гадаадд бас айгүй амжилттай модель юм шиг байна тий. Харин тий. Модель юм уу тий? Фото модель. Эхний хоёрыг үздэг вэ гэж. Харах юм бол энэ дээр модель гэж үгүй эдим гэхээр баггүй батлын чи яг олон улстай бол зэмүүн царайтай байгаа тий. Жим хийдэг тамирчин цэгийн амар гой санагдаж байгаа л нэг юм гой нөмөр нөөлөг харагдаад байгаа байхгүй тий бод тийм тэгж хаад энийг маань бас бүр паналистд хүртэл гадуурхаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд байгаа надад айгу онцгүй байгаа. Онцгүй байгаа. Яг үнэн шүү дээ. Ясэ. Захиагүй охтууд нь захиа авахын тулд одоо бид нар л ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийх. Бас айгүй айхтар тий тооцол өндөртэй бодчих. Эсвэл албаар тэгэхэд захиа өгөөгүй юм шүү. Яа гоё юм аа. Ингээл би ийм гоё ингээл авч явж ийн гэхээр паналистууд хүртэл октод маань хүртэл ингээл ийм гоё. Турыг стандартыг амар гоё гаргаж ирсэн шүү. Тий, залзаа. Турмаар энэ хүмүүстэй мундаг хүн шүү тий. Тий мундаг. Яста нөгөө стандарт гэдгийг үнэн гоё барьж явдаг юм тий. Одоо та нар боддоо ингээд би чинь Miss Universe хийж байгаа шүү. Тэгэхэд манай Miss Universe гэхэд насны хязгааргүй болгоцсон. Өндөр нам жим хамаарахгүй болсон шүү дээ. Хин ч орж болно. Нүс гоо сайхан гэдэг чинь дотроо байд юм аа. Харизмтай байд юм аа гэдэг юм чинь гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бүр дахиад централ дараагийн сизон дээр бүр өөр хүмүүсийг оруулж ирж. Тэ. Яа, тэгвэл спешиал энэ хүнийг цаагуур энэ хүнийг яг 20 эдтэй биш нэг 30-аас 40 насны ч юм уу те 30-аас 40 гарсан нэг юм тим сингл залуучуудыг оруулбал бас илүү сонирхолтой болох бах те нөгөө үйл явц 20 насны залуучуудыг панелаар суулгах юм бас сонирхолтой байна. Тийм бас амар сонин те. Oh shit. Тэгвэл амар гоё тийм юм шүү дээ. Тэгвэл тэр явж явах үү те. Чи явж магадгүй найз найр болоогүй шүү дээ. Яагаад? Хоёлаа ч бас зөрүүтэй шүү. Одоо юм яриад байгаарай. Нэрэ шүү. Тэгээд хэлчих шүү. Начис дэм гоё санаа тий. It's kind of fun. Энэ хүүс хүмүүсийг бол хашаартаа гаргаж ийн тий. Ийм сайхан би гайхуулахгүй гэж жаахав дээ. Гэхдээ реакшн хийх чинь бас камертай реакшн хийх чинь бас хэцүү юм бэ шүү манайхаа. Хэцүү шүү дээ. Хамаагүй бас шүүмжилж болохгүй тий. Хамагдах юм бол бид нар дараа нь өөрсдөө бас хамаагүй юм ярьж болохгүй тий. Гэхдээ дотроо хэлмээр байгаа юм а хэлмээр л байна. Тэгээ хэлээч тээ. Тэгээ хамгийн гол нь юу гэхээр бид нар бол энэ шоуны паналистууд биш шүү дээ. Бид нар бол зүгээр паналисттэй, шоуны оролцогчтой, юутай хэвтэн бүгдийг үзэж байгаа ингээ үзэгчд ахгүй да. Тэ YouTube бол бид нар бол зүгээр л энэ бол хамгийн гоё чөлөөтэй өнцөг. Паналист болсон юм шиг дүү. Пеналист. Жиг пеналист болсон. Би пеналист. Ямар хоол хийх юм бол одоо Монгол хоол хийх юм болов уу? Эсвэл яах хэвээр бол This is аль нь
Тэр голынхан. Үл яа. Нэмгэн найтан хуцтай хүн харагчсан тийм гоё мэдрэмж юм. Би бүр юм хүртэг муртдаг юм шүү дээ. Ингэж ороо садал дээр суудаг шиг тоглоо юм шүү дээ. Тийм байна. Мана мака хөөрхөн. Би ч бүр мокод амар хайртай шүү дээ. Бас муугдалч хэрэгээл хүмүүс. Юм муугаа харин ч хөөрхөн л байсан шүү дээ. Эсвэл мундаг. Угаасаа байлаа шүү дээ. Лаг зөвлөлийг тавьсан хүн хоёр хүн орж ирэхээр амар хэцүү байна. Мэдгүй надад л авдаг. Би бол зүгээр л яг л энгийн үзэгчнүүдээр харж байгаа. Надад бол эхний хөтлөгчөөсөө илүү байгаа юм шиг санагдаж байгаа шүү дээ. Надад бол асуудалгүй, аль аль асуудалгүй байсан. Эхний хөтлөгч гэсэн бас гарч ирж яхад нь тийм байна. Тийм ямар мэрэгжлийн хүн байгаа шүү дээ. Ер нь бол моко бол өстой өрхөн баг. Миний моког та нар юу ч чилж болохгүй. За. Мичи юу ялах чинь? Одоо нөө моко түрүүчийн сизнийхаа хамгийн одоо гоё юм нөө алдартай охин үнээсэн шүү дээ тий. Тэгэнгүүт нөгөө нэг өөрийнхөө ертөнцид амар үнэнч байсан тий. Тийм болохоор юм болов. Гоё. Гоё тий. Надад бас яг юм гоё виллад хүрээслээ. Сар мараар амьдарч үзчихсэн. Гоё. Эсвэл яг нөгөө нэг эсвэл иймэрхүү шоу бас ингэж зохиогоод иймэрхүү аялал маялал зохиол бас фан юм тий. Ер нь зуны тий. Хотуудыг харахаар л бүр ингээл гоё хайлж урсмаар санагдал. Нэг хөр харагдаад. Залуучууд яачаад байна. Залуучууд хөр гоё нэ гоё. Гарч ирээд туслах ёсгүй юм бах та. Тустал юм шиг шүү дээ. Нэрээ нөгөө одтой бүжиглээс гараад байгаа штэ. Тэгсэн чинь нэг мөсөн тэнгисийн ирэг дээр одтой бүжиглээ гэдэг шоу цаахочгүй яасан. Тэнгисийн ирэг дээр одтой бүжиглээ юу? Тэгэхгүй бол юу яа. Тэнгисийн ирэг дээр бүжиглээ ч гэсэн. Дуусаагүй байхад тэнгисийн ирэг эхлээд тэгээд зарим хүмүүс чинь нөгөө нөт түүхэн дээрээ нэгийг нь тавьчихад нэгээ зогтаа. Яаж Ингээ хоёр нүдийг ингэсэн. Би үсэг тэгж үзсэн шүү дээ. Тэр төлөөлөл дуурай. дараа нь яах юм? Одтой бүжиглээ үзэх юм уу яах юм? Манай үзэгчдээ над руу хэлээрэй за мессеж явуулаарай. Гүй хүмүүс тэгж үзэж байгаа. Аль аль муу сонирхолтой байна. Тэнгисийн ирэг дээр бүжиглээ гэдэг. Ирчүүд нь илүү хоб бацдаг гэж харсан байдаг. Тэгээ одоо чи ингээл харалдаа нөгөөд нь хөрөхөд тухтаач ярих юм олдохгүй хоол хүнсгээ явж хахад эдгээр зүгээр өрөөндөө өө сайхан. Нэг хэдэн дэр булаацтай лөө. Ямар хаал одоо ямар хаал их юм бол Монгол хаал юм уу? Гүү. Түрүүний бүргэр л яриа явуулсан. Тийм үү? Гүй дахиад юм харагддаг шүү. Тийм нэг бүтэн дахиа угаагаад тах шүү дээ хоёр дахиа. Индонез хаал их юм. Ямар мундаг юм бэ те. Нэг нь халуун ногооны харшилтай гэдгийг санаж ш шууд. Тийм. Хин нөгөө нэг бод чи юм блэ? Цэгээ юу? Цэг гэж халуун байгаа шүү. Тийм үү. Ямар мундаг юм. Би бас амраагаа дэмжмээр санагдчихлаа. Ийм гоё сэтгэлтэй охин. Йоо. Манай цэгийг таалагднаа гэдэг чинь. Цэгэд барыг туснаа олон гэдэг. Хуваарлалт бол надад санагдах жоохон ялцсан болов уу гэж бодсон. Юугүй. Аваагүйгээр нь Мөнгөгээд гомдсон байж тээ. Тийм, гомдсон нөө захиа аваагүй гомдсон байж. Нэрээ бас тэгж бодно шүү дээ. Тийм, тгий штэ. Бодно штэ. Тэ захиа авахгүй ах мэдрэмж амар Юу штэ хаа тийм. Яаж чадсан юм штэ. Хөрх юм бөө өрсөлдөн штэ. Тийм. Одоо чинь та гуравт захиа өгчөө надад захиа өгвөл надаа ингээл гаднаа инээжсэн гэсэн дотор ингээл юу болно штэ. өөртөө амар ихтгэлгүй болгох тийм. Тийм. Ингээл жоо хурам хугарах байхаа. бүргэр идэж байгаа юм бол яг Тийм биш нэр авсан аваагүйгээр нь хуваалцсан юм шүү дээ. 10 жил захиа авч ирсэн. 10 жилдээ юу? Авчихсан шүү дээ. Хэр их авч ирсэн. Өө нээгч их бол биш. Би авч Тэгтээ манай энэ мичиг харсан уу? Өмнөх дугаар дээрээс колакстууд бүдэг яваацсан. Нөө кайли шиг юу хэрчэж гин үү да? Кендл шиг уу ингэж Кендл илүү өөртөө ингэж За яста маха сансан л хүмүүс ах шиг байна да тий.
Гэхдээ энэ хоолноос бас их зүйл шалтгаалах хаа. Гэхдээ хүмүүс ч бас тийм. Бата is kind of cute for me. Тийм. Тэгээ би ер нь single хүн юм чи тэгж ярьж болно үстэй. Болно шүү дээ. Та нар намайг бити жаач хийгээрээ. Oh. Nice. Looking good. Ер нь тайсан ямар гоё амттай юм бэ дахиныхан тий. Хажуудлага будатайгаа. Гоё амттай юм бэ юу? Надад бүр амттай дээ шүү дээ. Тэгээ эр хүний хоолоор татна гээд эртний сайхан үг байт юм да. Хотоод орно яадаг. Чи ходоод орон татчихсан. Гэсэн шүү дээ би бүр. Сонс баярмаа. Эрэхтэй өнийг ходоод орно гэж шүү. Чээсээс уралцгээд. Зүгээс ихтэй зөвхөн бол хамгийн гоо амтан. Би тавдагтай бас жаргаад байгаа юм шүү. Жаргана тий жаргана үстэй. Тэгээ хажууд нь ингээд бас нэг таалагдах гэжсэн ч юм уу тийм хүүхэн чи ирээл ингээд бүргэр өгөл чамд ямар санагдах вэ? Мос ойлоо шүү дээ. Юу яриад байгаа Бүр зөндөө ханаа үстэй тий. Шууд дээдлийн оноо шүү. За үз нэг бүргэр л хийх. Хонгор. Эдгээр яг бүргэр дээр яачиж. Хамгийн гол нь нөгөө нэг цаг нөгөө нэг тухайн мөч бүх юм ингээд бүргэр дээр байхгүй харин. Тэр нэг тийм fancy cuisine музин бол хоол ирэхгүй зүгээр бүргэрлээ тохирсон хоол. Би өсөн бол мах чанаад аваад ирлээ. Жимбигээ. Жимби хийснэ хажуугаар битүүшүүл. За тэгэл оройн. Банштай цай маань. Тэгээ дуус. Тэгээ нөгөө аниа шалгуулсан. Чин жигээ хаадаг. Чин жигээ амьдрал залгаа Шүү. 31 болоод орж байгаа тэгээд ойлуулж Нэг асуулт асууя да. Яагаад эрэгтэй хүн болон цовын дуртай юм бол? Цөөн ч угаасаа бүр хамгийн классик гоё хаа. Их тостой шүү дээ. Oh my god. Тэр хамт бүр. Би бүр манай аапалт насаараа баг өдөр болгон бол зүгээр цов үйд. Цөөн сэтэж үүдэхгүй. Хизээч үү. амар хэцүү болдгоо юм. Би одоо сүүлийн 2 жирэмслэл дээр нөгөө жингийн илүүдэлтэй болоод тэгэл манай нөгөө юмч за золоо өнөөдрөөс гурил идэхгүй шүү гэж тэгж байгаа байхгүй дөгөөд ингэ жин гисээд ингээл тэнгүүд тэр оройн гэж имлгээс гарчаал замаараа гурил авч байгаа. Сүүлийн удаа гэж цөвөө гээд идэж чинь амар сонинд. Бүр өвчмөн багтай цөөн. Йоо за бүгдээрээ бүр хаа. Йоо Энэ хүмүүсийн бүр зүрх сэтгэлийн бүргэрээр татцсан байна. Яа, яг бүргэнд явчихж байгаа байхгүй бүгд. Манай охтууд өстой ухаалаг байна тий. Genius. Гэхдээ яг энэ нөхцөл байдал дээр зүгээр сайхан баяжтай займаа хийгээд цөөн мөн бариад байгаа гэсэн бол бас шууд зүгээр уушлаа. Тэр бас яг Бүргэрээс ч даван тий. Бүргэр нь яг зөв сонголт юм биш. Ер нь олвол Баяртай цаймаас. за хоёлоо тэгвэл нэг тал шүү. Цөөн банштай цаа яг явна. Оо тийм. Тэр нэг тал юм уу? Хоёул сууж. Хин тийж өгөх гэж байгаа юм тий. Яах тий. Энэ влогийг үзэж байгаа хүмүүс энэ реакшн видеог үзэж байгаа хүмүүс бүргэр Бүргэрөө цовно. юу ч ярих гэдэг. Юу дуртайгаа энэ доор бичээрэй. Гэх гээд юм шиг баг. Миний сэтгэлийг татъя гэвэл доор хуцаараа. Чи тэгвэл ямар хоолн дуртай юм? Би чи мах иддэггүй юм шүү дээ. Тийм шүү дээ нэрээ. Гэхдээ ер нь аль яг нөгөө нэг шүлтэй хоол идэж шүү дээ. Одоо нэг pumpkin soup мөв ч юм уу ингээд нэг юм гоё. Тиймэрхүү юм надад амар дуртай шүү дээ. Гэхдээ бас одоо баярмаад амар нэг хэцүү юм одоо болзоонд явах юм бол нөгөө залуу нь ингээд амар махтай хоол өөрөө мэдээ махтай хоол захиалсан чинь чи яах вэ? Би тэгэл иддэг юм шиг л сууршсан. Тэгтээ идэхгүйгээр үү? Тэгэл дараа нь хэлэх юм чинь. Энэ бас айгу болцоонд саад болох зүйл юм байна. Веган. Нөгөө залуу чинь веган биш болвол нөгөө залуу чинь бас нэг гоё хамтдаа идмээр идэг те. Бас тийм. За юу болчихно шоу маань. Харин хоолн дээрээ бүр хоол руугаа төвлөрөө суучлаа ш дөрүлээ. Ям гоё бит юм бэ. Золоо юу вэ араасаа. Манай андаа юу байсан шүү. Байсан. Гэтэ ийм болох чинь нэг тийм хэцүү биш үстэй. Тийм. Яг одоохондоо би чинь яалтчгүй гоё. түрээд бас 7 сар болох гэж байгаа болохоор. Одоо болохгүй юу яач. Форма барьчихна уу. Манай моко.
Чиний краш юм уу? Тий. Эмэгтэй краш маань. Мока. Хөөлхөн байгаа зү. Надаа Мичигийн нэг амар хөөрхөн санагдаад байгаа юм шиг юм цочцсон нүдтэй. Янзах шиг. Тэр нь амар хөөрхөн харагдаад идэв. Мичиг миний харилж байгаа хайр юу гэж би яг ээж нь юм шиг харж байгаа гэхгүй юу? Хөөрхөн илдүүтэй харагдаад. Одоо энэ болохоор Ууля. биш юу яаж юм уу? Тасаад Тасаад байна. юм уу? Тийм юм шүү. Тийм байна. Одоо энэ хүний хувьд бол амар чухал сонголт болох гэдэг шүү дээ. Тийм. 3 цаг авсан шүү дээ. Энэ гэхдээ мэдээд байгаа юм шүү тийм. Тийм байна. Ер нь мэдрэмжийн хувь хүний мэдрэмжийг анзаарсан байгаа юм байна. Гэхдээ яг тэр нэг юм үндсэн одоо хүн мэдрэгддэг тийм. Тийм яг тийм юм явж байгаа юм. Битээ санаа зовоо. Өнөөдөр Бүрээр хийсэн багийн охтууд чинь залуучуудаа сонгоо явчихж байгаа байхгүй юу? харин тийм. Санаа зовлтгүй. Тэр чинь крашууд нахгүй гэж. Тийм. Тэгэхдээ эрэгтэй хүн яагаад тэгээд нэг юм мэдрэмжээ илэрхийлэхдээ жоохон таарах юм гэдэг байна. Тийм. Ер нь дандаа тийм мэддэг тийм. Тийм. Яриад штэ яг Тийм тэрийг. энэ хоёр мэдээд шүү дээ. Тэгэхдээ мэдээд шүү дээ. Тийм энэ бол одоо gut feeling нь хэлж өгöd байгаа. Та нар яагаад ийм юм? Энд ганц байгаа эрэгтэй рүүгээ таарад. Та нараас ямар нэгэн юм орж ирэхгүй бол бас тэгэл Гэтэ ер нь бол ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд төрүүлж ер нь бол маш тодорхой нөгөө алхам хийдэг штэ тий. Гэхдээ Монгол соёлд заяа Монгол калчурт үст гэдэг үстэй эмэгтэй нь ингээл жоохон хичингүүрэл тэгжээтэл эрэгтэй нь эхлээд үйл хийх юм бол одоо 21-р 100 болсон хичээ. тэгтээ нэг жоохон тийм өөрчлөгдөж байна. жоохон тийм явдгүй юм уу? Яг байна. Тэгээ хүмүүнээс нөхцөлөөс шалтгаалж шүү. Гэхдээ эмэгтэй нь Хамгийн гол нь эдгээр чинь нөгөө нэг ялангуяа камер дээр байгаа учраас Эвгүй байгаа. хамаагүй бас үлдээхгүй. Эвгүй байдалд орчин шүү дээ. Тий. Тэгээ нэгдүгээр сизонгийн ахаар чинь жоохон юм биш үү? нэгдүгээр сизонгийн үдцсэн болохоор ер нь яаж бие авч явал зүгээрээ гэдгээд хувь хүн болгон дотроо ботцсон байгаа штэ. Би чинь эхний ангийн нөгөө хамгийн ихний ангийг бид нар яг гэр бүлэрээ бөөнөр үзэж байгаа хгүй. Тэгээл нөгөө манай хүү чинь урдуураа гүйлдээл ээж эндээс юу гнөө гэж асуугаад яг нэг юм гэр бүл үзгээр яг л тийм орчин бүрддэг штэ. Тэгээ нэг сайн ойлгосон ч юмгүй ойлгоогүй ч юмгүй. Өнгөрөөцсөн. Тий. Гэхдээ ер нь Энэн дээр одоо single үзэж яхад шүү дээ. Sorry ярин би одоо ингээд too hot to handle дээр тийм single inferno дээр харж байхад эхнээсээ л маш хурдтай л асуудлуудаа шийдэхгүй л хүлээсээр байтны мэд нэвтрүүлэг Яг үнэ. Би л хүлээсээр одоо ч гэсэн ганц би л байгаа хта. Одоо нийт сизонд харж байгаа зү нөгөө ойлгохтой үйл хөдлөл хийхгүй нөгөө нэг мокод крашлаад байсан залуу маань хэмлээ нэр марч нөгөө бас бапитэй. Анар бас ойлгохтой үйлдэл хийхгүй байсараа л ер нь орнаар алдсан шүү дээ. Тэгэхээр нөгөө баярмагийн зүв бахахгүй. Аль хурдцтай үйл спортод бол төрүүлж цогсон ялна гэдэг шүү дээ. Тэр яаж худлаа шүү. Гэтэ энэ хоёр дээр бол одоо жишээ нь хасаатай энэ залуу хасаал тэнэгтчихгүй бол энэ хоёр аягүй гоё юм ургаад явах. Үгүй гэхдээ at least одоо ингээд try хийж байгаа байхгүй одоо ингээд ядаж те ингээд нэг оролдож үзсэн байхгүй те. Тэгэхгүй ингээд энийг хүлээгээ суугаад харчихна. Тэгээд дөрөв өрөөнд үлдчихэд бачуураад исэн учир нь тэр юм бэ шүү дээ. Иви. Тэгэхдээ төрүүлж хөдөлсөн нь ялж байгаа зү. Энэ залуугийн Тийм. Тэгээд энэ нөгөө нэг хамгийн popular нь хэнийг аваа явчих юм, зэтүүлэг аваа явчих юм. Тийм. Болтонд явна гэж бодоагүй байсан баггүй юу? Тийм. Эхлээл хүмүүс ямар далжгар ингээд тэгээд ийсэн. Харин ч нөгөө гинэн хөөрхөн цагаан. Тэгээд араас нь тэр нөгөө нэг өөрийнхөө даваа тал цус өгдөг гэдэг бол за бүр тэгээд энэ үний чинь аваа дэшээ шийдсэн шүү дээ. Тэгэхдээ би нэг юм сонсч байсан шүү заяа. Ингээд бас нэг ийм тактик байдаг гинэ. Эхлээд хүнд бүх муухай айшаа одоо ингээ анх зүгээр ингээ групп анх танилцсан шүү дээ. Одоо ингээд нэг юм
хүмүүстэй шинээр танилцахдаа хамгийн тэнэг зангаа муухай хаашаа ингээд үзүүлцдэг юм resting beach face гэж хэлдэг шүү дээ. Тэгээ байжснаа тэрний давсны дараа хүмүүс өөрийг нь мэдмээр болоод ирэнгүүт гинт амир innocence үзүүлэхээр хүүхд зангаа үзүүлэхээр хүнд илүү хайрлагдаж очдог гэдэг тийм арга юм лээ. Цэлмгийн тактик яваад байгаа юм шиг тий. Оо 6 жил үү? Nice. 22 та мөртлөөс 6 жил багшилж байгаа. Оо тийм үү? Мундаг юм. Юу гэлээ баг 10 настай байхдаа 7 дугаар анги байсан ч. Тий 10 настай байхдаа 7 дугаар анги байсан. Тэгээ нөгөө Гэтэ ийм момент амар чухалтай хүнд. Хоорондоо яг ийм гоё юм. энэ одоо хамгийн гоё мөчн байгаа шүү дээ тий. Оо энэ хүн ямар гоё хүн бэ гэсэн мэдрэмж. Хонгордогтой айгүй сэргэлэн тий. Зөв цаг үедээ өөрийгөө айгүй зөв цаг үед нь зөв тайлбарлаад ойлгуулад нээлттэй. Гэтэ Монгол залуучууд огтод нэг гоё юм а тий. Одоо ингээд нэг ийм янз бүрийн амар хаалгаа маалгаа байхгүй ирнэ. Натуралаар амар гоё юм арьстай, өстэй, нэгэн хэвэн биш. Бүгд өөр тэгсэрнэ гоё. Тийм. Хэдүүлээ юм шаваа зохиох уу? Энэ 100 хэдүүлээ. Өргөний ирэх дээр. Жимбигийн болсон шүү дээ. Төрөгний. Болсон шүү дээ. Өргөний ирэх дээр 2 4 7 гэх. тэгэл жимбигийн Жинхнээсээ юу? Тий болсон шүү дээ. Тийм үү? Айл аймагаас булгамт чөлөө айл Чи аймаг. явсан юм уу? Тийм ээ. Тэ тэнд чинь нөгөө малчид чинь хоорондоо сууж муусан юм гарсан шүү дээ. Нөгөө хөдөө орон нутагт чинь нөгөө мал дээр байгаа залуучууд нь баг ганцаараа ингээд суу хөнгөө болцсон. Тэнгуут нь нөгөө амиг майрны ч юм эсвэл нөгөө гацэгтай болсон залчуудаа сонирхолтой юм залуучуудыг дэлгүүлээд хасмас харсан гэдэг тань үзег юм уу? Facebook-оор амар их явсан шүү. Тийм үү? Өдөр хасалт байхгүй маань. Тийм байна. За нууц зөрөөрөө хин хоёр орох юм шиг. Болцоонд явсан хүмүүс нь би. Юу ч хийж болно. юу чөлөөтэй юм уу? Тийм, ер нь чөлөөтэй. Чөлөөтэй л элгүүдээ тий. Гэтэ яг хоо эдрийн насан дээр нөгөө нэг Бас тэгтээ аав ээж нь үзэж байгаа шүү. тий, тэрийгэ том болж байгаа шүү дээ. Үгүй гинэ. За энэ тохиолдолд Яа, Яна энэ хоёр юм уу? Юу гомдолж ээж yes гэчихгүй тэгээд Үгүй гэдэг чинь болохгүй шүү. харин тий. Гомдлал ага мөртлөөс үү. Тэгтээ хамт амар тутнаагаадсан зүгээр friend гэж бодсон байж тий. Friend zone. Яг нөгөө нэг өмнөх дугаар ихэр сувч шиг санагдаад. Тэгтээ амар өөр юм гэсэн юм бас ертөнцтэй. За мичи хонгор хоёр. Хонгор гиснүү сая. Хонгор хийсэн. Аргагүй. Би аргагүй энэ хоёр бол тодорхой байсан тий. Бүр хөөхөн зогсож байсан ш тэр уул харцсан. за ягаад чамайг хүчилсэн гэдэг Болох уу гинэ. Тэр бол ноцгой өрөө. Моцоо нөгөө тоглоом тоглосон шүү дээ. Одоо шинжэнгөө хамт ярьж Бол тахттай залуудаа бүр амар cute зал байсан тий. Одоо камертаны тэр нөгөө нэг юунууд нэт штэ клипнүүд нь. Тэгтээ краш тагаа тэгэл нуцхан өрөөнд орохлоор бас Гоё шүү дээ. Гоё шүү. Догтлж байгаа. Танихыг хүсэж байгаа, мэдхийг хүсэж байгаа, ярилцахыг хүсэж байгаа хүнтэй хамт нууц хүрээнд орвол бүр амар догтлох бах тий хөрхөн. тэгтээ нэрэн гэсэн амраа жоохон юу юм тий. Амар иршүүд талтай юм тий. Тийм байна. Амар эмхтэлэг одоогийн шоунд донд яг зал жаргал шиг байх гэж би бодож байсан. Тэгсэн чинь миний төсөөлснөөс арай өөр эмхтэй байсан юм байна. энэ ихтэй ганц ах юм шууд одоо тоглоом зохиогоод хожсон аа хаац болж байгаа тийм үжиглээ хожсон аа Би яг одоо бүгднгийн амар гоё бичлэгээд бас ч бүгднгийн дагая гэж бодож байна. Би зал жаргалыг дагдаг. Амрааг дагмаар байна. Бусад мичи зичигээ бүгдийн гоё дагмаар байна хөлтүүд яга. Балсараа их гэж байгаа юм шиг Яаж зүгээр авах За ахад винотхон дээ. Энэ удаагийн юу өстө гоё шүү дээ. Кино.
Энэ амар гоё цамц өмсөн байгаа шүү дээ. Тэгээд чинь манай нэг их чинь ээж нь ингээд амар гоё яг иймэрхүү цамц манай тэр нөгөө их өмсөн юм байна л да. Гэсэн чинь ээж нь маргааш өглөө босоод тэр бүх юм ин ойцсон. Хамаг стилийн наалдагдал. Бүгдийг ингээд жимбитл нь ойцсон хэсэг. Миний охины цамц нь урагдчих. Хувирах чадвар сайтай. Мундаг юм. Ай, маск засах тайдаг өстөө. За, эн чинь бүр болохоо ялла шүү. Үй, Нүдээ дараарай. массаж хийж өгöd байгаа юм да. Зарим нүүрнээсээ Таны яг цогтаад байдаг уу? хүсчихсэн юмнууд гарч ийн үү? Драма аюу гоё болж шүү дээ. Энэ хоёр их гоё тий саяны нууц өрөөрөө. Тэгэл аюу сонирхолтой одоо октод бол нөгөө шинэ залуу болов. Яг үерхдэг асууж шиг харагдаж байна тий. Бичлэгэн дээр бол тий. Өдрийн нөгөө юун дээр нөгөө танилцах бүх юмаа хийцэн болохоор одоо бол гоё яг татна. Тэг арай жоохон хурдан уу? Хавтаа хэд тэгээд. Канет фил. За. Тэгээд надаа энэ төгсгөлийнх нь энэ дуу энэ жил бас амар хит болох бах тий. А энэ чинь нөгөө нэг Байсан дуу шүү дээ тий. Байсан дуу. Энэ үү? Дээр үе юм даа. Ласа сэргэх миний сэтгэл. Шиврэх баран. Нөгөө ангич дуулдаг тий. Нөгөө нэг Монтерэг. тэгсэн иргийнхээ юу. Ласа сэргэх миний сэтгэл. Битэр хоолой салуу. Nice. Гэтэ ийм гоё шоу бас зохиодог мундаг юм аа. Монголд ингээ франчайз юм. Централ ТV браво нэр үнэхээр мундаг. Вау, гоё ээ. Нэр баяр. Гэхдээ бид нарыг Монголын үзэгч бид нарыг ингээд ийм гоё үзэх юмтай байлгаж ийн гэдэг чинь бас гоё аахгүй. Ва балет. Гэхдээ хийж байгаа явцсан хүртэл одоо Монголд биш те. Өмнөх жил их Таиландд байлуу те. Энэ жил ингээ балет авчиад гоё. Угаасаа Монголын HD Централ телевиз гэдэг энэ телевиз үзэж чинь ингээд телевизийн хөгжлийг тэргээр дамжуулаад бидэрт бас амар их юм үзэж байгаа. За тэгээд өстой гоё шоу үзлээ. Угаасаа Тэнгисийн ирэг дээр энэ шоуны гол концепт бол хүмүүсийн дунд яриулгал юм. Тийм, угаасаа тийм. Хин нэг нь муу юм шиг, хин нэг нь сайн юм шиг. Тийм. Тэ энэ ч л одоо шоуны хамгийн. Тийм, панелистууд нь ч гэсэн дүлий дүн баригаач юм ингээд дүмбигээ суугаад иж болохгүй. Заавал ингээд юм хэлэх ёстой л хгүй тий. Шоуны гол онцлог нь ерөөсөө энэ болохгүй тийм учраас. Гэртээ зурглаар үзээд сууж байгаа хүмүүс ч гэсэн бүгд хүүе энэ тэр гэж бүгд яриа сууж байгаа шүү дээ тий. Тэгээ юу ч болж исэн зүгээр юм. Гэтэ надад хамгийн нэг гоё таалагдсан юм гэсэн чинь гэртээ үзнээс илүү найзтайгаа үзсэн чинь айгүй гоё юм байна. Тэг камерын өмнө үзэх чинь бас эвгүй юм байна. Яг юм таалагдсанаа хэлж чадсангүй. Оролцогч нар дундаас хин гэдгийг нэлж би комментээр хүмүүст хэлчихье. Би хэлсэн шүү дээ түр. Панелистаа хэлсэн. Панелистаа оролцогч хэлсэн. Оролцогч хэлсэн шүү. Оролцогчийг хин гэлээ. Түрүүний нөгөө хасаа гэдэг. Тийм шүү. Чамтай адилхан байна гэд би яавд хэлсэн. Бааны далин таалагдсан охтуудаас хүүгүүдээс Мэдгүй хөөхөн хүүнэрл л шүү дээ. Одоо айлаа одоо хөөхөн хүүхдүүдийг айлын гэх. Гэтэ танд яг одоо тэрн гэд хэлэхээр тийм юм байна уу? Хамгийн сэтгэлд хоногсон хүн байна уу? Нэртэй ч юм уу, цээжилсэн юм уу, зүс царайг юм уу? Гэхдээ одоо яг тэрн шиг гэдэг ч юм. Таны юу чинь юу юм? Одоо Чиний гэж. За таал эзтэй үнэ хэлээч. Чиний Юу хин гайгүй юм уу? Тэр нөгөө нэг жоохон эхлээд нэг маанагдаж шиг юм. Цэгмгөө? Цэги гэдэг нь үү? Мэдгүй ямар циконоч гэдэг нэг сонир. Хадлаа. За. Бүгдээрээ л гоё байлаа. Бүгдээрээ л гоё. Бүгдээрээ гоё. Тэ нэг сонио айлгуутмаар санагдчихлаа. Нэг гоё юм гоё, хөнгөн гоё юм. Ийм болоо. Гарч хэдүүлээ нийт оргоо. Гэж юу юм? За дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.